За геологч мэргэжлийн талаар би нэг баг зэрэг бичлэг хийгээд байгаа. За энэ нэг жишээ харуулах гэсэн. За одоо жишээ нь энэ би яагаад энд ирсэн байна вэ гэхээр энэ одоо Молти аршаан гээд Өвөр хангай аймгийн Хар хорийн сумын энд дэдэг аршаа юм байна. За одоохондоо бол энэ байхгүй болчих ширэгчдэг юм шиг байна. За тэгээ энэ аршаа нь яагаад энд үүссэн бэ гэхээр энд байгаа энэ том хагарал геологийн хагарлууд харагдаж байна л да. За энэ дээгүүр ч гэсэн харагдаж байна. За тэгээд ийм нөгөө геологийн ан цавтай хагаралтай газар бол нөгөө нэг газрын гүндээс ус чинь өөрөө даралтаараа ингэж явж байгаад ингээд хагарж ан цав ингээд үүссэн ан цав орон зайгаараа ундарч гарч ирдэг. Тэгэхээр энэ бол одоо аршаан булаг үүсдэг бас нэг булаг үүсдэг төрөл байгаамаа. За тэгээд энийг яг энэ дээр үеийн судлаач тухайн үед энэ Молти аршааны энэ тодорхойлолтон дээр нь байгаа самбар дээр нь бол энэ занар гэдэг төрлийн чулуу юм аа гэж бишиж үлдээсэн байна. 50-аад онд бас геологч судалсан юм шиг байна. За тэгээд яг энийг би бас детальны бас хайлтыг бас нэг хэдэн секунд гүйлгэж шаарлаа хэдэн минут. За энэ бол занар нугасаа яг занар байна. Занартаа бүр одоо кварцтай, биотиттэй занар гэдэг төрлийн чулуу юм шиг харагдаад байна. За тэр нь болохоор нэг учиргүй би лаг мэддэг биш зөвөр ингээд кварц гэдэг нь одоо дотор нь байгаа энэ цагааны чулуунуудыг хилээд байгаа. За биотит гэдэг нь болохоор одоо энэ нэг жоохон барааж харагдаад байгаа энэ. Энэ тэг ерөнхийдөө нэг юм судал үүсгэсэн байгаа даа. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө энэ занрыг бас тодорхойлдог одоо занар чулууг тодорхойлдог шинж тэмдэг юм байгаамаа. За тэгээд яг энэ занрыг үүсгдэг орчин нь болохоор энэ төрлийн занар бол энэ нөгөө нэг шатдаг занар манар гэдэг юм биш шүү манайхаа. Энэ зүгээр дэлхийн гүнд үүссэн. За тэгээд одоо даралтанд үүссэн л хуйрмал чулуулаг гэсэн үг. За тэгэхээр яг ингээд харахаар ийм нарийнхан ийм судлууд үүссэн ба шүү дээ. Ингээд нийлүүлээд ингээд шахацсан юм шиг. Энэ минь одоо ингээд нарийнхан хоёр талаас нь ингээд шахацсан юм шиг харагдаад байгаа. Тэгэн гут ер нь бол юу болж байгаа вэ гэхээр нэг ийм цуллаг одоо байжгаад хүчтэй даралтанд ороод ирэхээр энэ эрдсүүд нь хоорондоо ингээд ялгарж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг юу гэмээр одоо нөгөө одоо архин нэрэхэд яг тодорхой температурт очоод айраг ч юм уу тэр цагаан одоо тодорхой температурт очоод нэг нь ингээд дээшээ хөөрөөд одоо архи болоод доотлолт нь ингээд үлддэг шүү дээ. Температурт ингээд ялгарж шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн процесс энэ дэлхийн гүнд явагдаж байгаа байхгүй. Тэгээд одоо магадгүй юм цуллаг юм байж яснаа өндөр даралтанд ороод температурт ороод ирэхээрээ ингээд кварц нь ялгараад за энэ хар чулуунууд нь те за нэг бол нарийн сайн харж чадахгүй. Гэхдээ энэ биотит нэлээд өндөртөө чулуу харагдаж байна. Тэгээ ингэж нөгөө нэг хоорондоо ялгараад ийм үйлчлэлүүдийг үүсгээд ирдэг. За тэгээд хөндлөн ингээд маш өндөр даралт ирэхээрээ бас яаж байгаамаа ингэж бүр тодорхойлгоод ирж байгаа. За энэс бүр ингээд дараагийн түвшинд ороод ирж байгаа чулууг нь бол гинес гэж нэрлэдэг. За гэхдээ энийг ер нь даралт гээд гүн гэж яриад байгаа, температур гэж яриад байгаа. Ер нь ямар дүнийг ярьж байгаа нөхөр яг судлаачд, геологчд, эрдэмтэд бол ер нь энийг судлаа тогтооцсон байт юм байна. Ийм төрлийн одоо занар гэдэг чулуу бол ойролцоогоор нэг 300-аас 500 градус одоо орчинд үүсдэг. За тэр нь мэдээж одоо газар дээр ийм 300-500 градус одоо байхгүй шүү. Тэгэхээр энэ юу гэсэн бэхээр дэлхийн гүнд байсан байна. Гүндээ ямар хөө гүнд байсан бэхээр нэг за ойролцоогоор нэг 20-оос 30 км, за 10-аас 30 км ч юм уу иймэрхүү гүнд л үүсэж исэн байна л. Тэгэхээр энэ бол одоо хэдэн сая жилийн өмнө яг тийм гүнд байгаад ийм шахалтанд ороод тэгээд үүсээд ингээд одоо бол ингээд том хангаа гэдэг хангааны том хайрхан болоод газар дээр ил гарч ирээд ингээд том уул болцсон байна. За иймэрхүү байдлаар геологчд ер нь бол ингээд чулууг судалчаад яг энэ яг том зургаараа дэлхийн түүхтэй ч юм уу те тектоникийн төв процесстэй яаж уялдаж байгаа вэ гэдгийг судалдаг шинж тухайн байд юм аа. За нэг алгалж судалж харагдаад байгаа гэж хэлж байгаа нь энэ кварц олон бусууд ингээд чулуунууд нь ингэж харагдаж байгаа. Энийг хэлээд байгаа шүү.